Авралт багш Ловон Бадамжунай бурхны номлосон ёсоор Нүгэлт Шулмсын хаан ариг хэмээгчдийг дараах 9 эдээр бүтээжээ. Үүнд галзуу цагаан арслангийн тарих, галзуу догшин мунхаг зааны амны хөөс, хорт могоон хэл, галзуу зөгийн бал, галзуу нохойн шүлс, Шулмсын 9 бүжигчний чөмөг, үхээр идэгч чонын нүдний цөцгий, үхээрийн мах, эм мангасын умайн цус эдгээр болоо. За, би явна. Машинаар болохгүй шүү. Нанчид гэвч нарийн хар арих. Наривчлан шинжилвэл 851. Там гэвч там хаанаас байх вэ? Тамтаггүй явбал там чин тэр буйзаа. Монгол хүн Монголын баялаг. Жолоочийн даатгалын тухай хууль 11 онд батлагдаад 12 оноос эхэлж хэрэгжиж эхэлсэн байдаг. Тэр тус хуулиар бол албан журмын даатгчдын холбоонд жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх бүх даатгалын компаниуд гишүүн болж нэгдэж орсон байх ёстой гэж заасан. Албан журмын даатгчдын холбоо нь бол жолоочийн даатгалын мэдээллийн сан, даатгалын сан гэсэн хоёр сантай байна гэж зааж өгсөн байдаг. За үүний нэг мэдээллийн сан нь бол тухайн албан журмын даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих, даатгалын компаниудын хоорондын мэдээллийн уялдаа холбоог хангаж үйл ажиллагааны уялдаа холбоог хангах ийм үндсэн гол үүрэгтэй байдаг. Мөн дээр нь статистик тоо мэдээлэл, даатгалын үйл ажиллагаа хэрхэн яаж явагдаж байгаа талаарх төрийн байгууллагууд удирдах албан тушаалтнуудад статистик тоо мэдээлэлээр хангах энэ хуулийн хэрэгжилт нь хэр байна вэ гэдэг талаар үнэлт өгөлт өгөх, тэр тоо баримтуудыг цуглуулах. Мөн даатгуулагч иргэд болон даатгалын компаниудад мэдээлэлээр хангах үйлчилгээ явуулдаг. Тус мэдээллийн санд ямар мэдээлэл байдаг вэ гэхээр нэгдүгээрт бол даатгалын бүх гэрээ байгаа. За дээр нь нөхөн төлбөр авсан нөхөн төлбөрийн бүх мэдээллүүд, ямар даатгалын компаниас хэн гэдэг хүн ямар хаана хизээ ямар даатгалын тохиолдол гаргаад хэдэн төгрөгийн нөхөн төлбөр авсан бэ гэх тэр мэдээллүүд нь мөн одоо даатгуулагч хүний мэдээлэл болон аж ахуйн нэгжийн мөн дээр нь тээврийн хэрэгслийн мэдээллүүд багтаж байдаг юм а. За хууль хэрэгжихсээс хойш нийтдээ сая 500 орчим даатгалын гэрээ манай мэдээллийн санд цугларсан байна. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс одоо давхарцсан доогоор бараг 100 мянга гаруй хүн нөхөн төлбөр авсан байна. Энэ даатгалын үр шимийг хүртсэн байна. Энэ даатгал яагаад гарсан бэхээр одоо бид нар бол даатгал гэхээр нэг сайн дурын даатгал гэдэг үндсэндээ бол манайх 80 гаруй жил ийм сайн дурын даатгалаар явсан байдаг. Албан журмын даатгал гэдэг нь бол яг 80 гаруй жил бид ингэ явчихараа зэрэг заавал хүчээр даатгаж байсан татвар юм шиг ойлгодог байсан байгаа. Гэтэл одоо энэ хууль хэрэгжээд түрүүнд хэллээ 100 мянга гаруй хүнд бол бид нэр эдийн засгийн хохирлоос нь сэргийлж дээр нь сэргийлсэн дээр хохирлын бол барагдуулж нийгэмд одоо ийм их үйлчлэгийг үзүүлсэн байна. 100 мянга гаруй хүнд бол 43 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг буцаана олгосон байдаг. Тэгэхээр энэ бол одоо бидэнд тулгарч байгаа даатгалын компаниуд бол ашигын төлөө яваад байна. Албан журмын даатгалыг хүчээр хийлгэлээ, мөнгө хураадаг гэсэн ойлголтоос одоо бол ирнэ их даатгуулагч нар маань энэ ойлголттой болж байгаа бах. Энэ мөнгө бол буцаагаад даатгалын хохирол барагдуулахад очдөг юм байна гэдэг зүйл бол эндээс харагдаж байгаа. Энэ бол албан журмын даатгал. Бүх даатгалын компаниуд яг нэг адилхан нөхцлөөр даатгал хийдэг байна. Гэрээний нөхцөл нь адилхан, авах хураамжийн хэмжээч адилхан. Хураамжийн хэмжээг бол тооцоолохдоо бол та одоо хэр найдвартай
даатгуулагч вэ, аваар осол хэрэг гаргадаг хүн бэ гэдгээс хамаарат хураамжийн хэмжээ бол өсөх юм уу, буурах хөдөлгөөнтэй байдаг. За энийг бол санхүүгийн зохицуулах хорооноос багталсан журмаар бол мөрдөж явдаг юм аа. За тэгэхээр та аль ч даатгалын компанид очиж даатгуулсан таны төлөх хураамжийн хэмжээ бол нэг л байна гэсэн үг. Энэ нөхцөлийг бол энэ мэдээллийн сангаас бол хангаж өгдөг. Манайх бол 2014 оноос эхлэн даатгалын гэрээх онлайн байдлаар хийдэг болсон. Монгол улсын хэмжээнд бол сум, аймаг, нийслэлийн хэмжээнд бол бүрэн хурж ажиллаж үйлчлэгээ даатгалын компаниуд нэгд салбарууд маань үйлчилж ажиллаж байгаа. За энэ онлайн системээр даатгалын гэрээ хийдэг болсноор бол ялгууртай ямар нэгэн байдлаар энэ хуулийн үйлчлэгийг, хуулийг бол хэрэгжүүлэх тийм бол нөхцөл боломжийг бол бид нар хаасан. Аль ч даатгалын компанид очисон та яг л адилхан даатгалын хураамжийг төлнө. Олон даатгалын компаниудыг та сонгохдоо өөртөө даатгалын компаниудын үйлчилгээ, нөхцөл одоо тэр орон нутагт байгаа салбар нэгжүүд болон үйлчилгээ танд сэтгэл ханамж хэр байгаа вэ гэдгээс болон та сонголт хийх хэрэг нь бол танд бий. Төлөх хураамжийн хэмжээ бол танаас хамаарат бол өөрчлөгдөх. Хэрвээ та ямар нэгэн нословоор гаргаад даатгалаас нөхөн төлбөр авсан байх юм бол таны хураамжийн хэмжээ зохих ёсоор бол нэмэгдэж байдаг. Хэрвээ ямар нэгэн даатгалын хэмжээ авахгүй, даатгалын нөхөн төлбөр авахгүй байх юм бол энэ нь бол буух тийм журамтай байдаг юм аа.